Орос эмээнаар галт хоондоо укропны үрийг үргэлж хадгалж хүүхдүүдтэй ингэж захидаг байв. Хэрв зүрэгч нь өвдвөл укроп, хэрв унтаж чадахгүй байвал укроп шүү. Сайн санаж яваарай гэж. Харин хүүхдүүд нь инээлдэж яаж энүүхэн үр эмийг орлох билээ гэж боддог байв. Гэвч нас ахих тусам тэд үнэн гэдгийг нь ойлгосон билээ. Дээр үед хүмүүс витамин гэж мэддэггүй байсан ч витаминаа зөв нөхдөг байв. Хүүхдийн гэдэс сардайн дүрч уйлгнахад укропны үрний хандаар өвчнө. Хөгшчүүл даралтай эсвэл үүнийг усанд хандалж ууна. Хүүхнүүд ч бас эмэгтэйчүүдийн олон асуудал тустайг мэддэг бөгөөд хөхний сүний гарцыг ихсэгдэг байв. Укроп нь амттай төдийгүй ашиг тустай. Ялангуяа өрөнд нь байгалийн хүчийг агуулсан байдаг. Эфирийн тос олон витамин, эрцгийг агуулна. Оросууд укроп байгаа газар эрүүл мэнд оршдог гэцгээдэг. Үүнийг халуун усанд хандлагаас гадна зүгээр зажилсан ч болно. Ингэвэл юу болдог вэ? Хоол боловсруулалтыг сайжруулдаг тул эзээр хүнд оргих нь арилдаг. Эзний агчил тавигддаг. Хий гаргадаг. Ашигтай бактерийг дэмжиж паразитыг дарангуулна. Ханиадны үед гуурсан хоолойг сэвэрлэдэг тул амьсгал тавирч хөнгөн болно. Үрсэл намдаана. Ханиалга намжаана. Даралт ихэд бол буулгаж хэвийн байлгана. Судсыг зөөлөн тэлж өгнө. Цусны урсгалд сайжирч зүрх тайван ажиллаж нойр амархан хүрдэг. Нойргуудлаас болж шаналж байгаа бол нэг албаг укропыг хандалж овол зөөлөн нойрсуулах нөлөө гардаг. Нүдийг чинь ч бас баярлуулах болно. Манай өвгдээд укропны хандаар нүдээ савшдаг байв. Ингэвэл нүд амардаг. Мэдрэл тайвширна. Байгалийн тайвшруулагч юм. Зөвхөн ганц халбах шүү. Зүрх судсанд тустай. Зүрх бол бидний мотор юм аа. Гэвч зарим маань даралт, холестерин, илүүдэлжин, стрессээс болж эрт буцаж байна. Укропны үрэн зүрхний туслах юм. Та үүгээр цай хийж уувал судас тэлдэг. Даралт нормондоо орно. Зүрхний цохил тайвширна. Эмээ нар укроп уу зүрх чинь зогсохгүй гэдэг байсан бөгөөд өөрсдөө 80 насалж ухаан санаа эрүүл саруул хөнгөн шингэн байж байгаад өөд болдог байжээ. Гэдэс дүүрэх эсвэл хоолсны дараа гэдэс дүүрээд байвал энэ үр тус болох болно. Хүүхдийн гэдэс дүүрвэл укропны усаар уулздаг байв. Хэрв том хүн хоолны хордлого болох эсвэл хэтрүүлэн идсэн үед укропны үр хандалж ууна. Айж түгших нойргуудал тустай тул орой унтахын өмнө уугаарай. Сайхан нойрсуулж амраадаг. Ямар ч хими найрлаггүй, дасан шунал үүсэхгүй. 7 хоногийн турш укропны үрийг зажилбал цочромхой байдлаар л сэтгэлээ жолоодоход тустай. Нүд савших, амьсгалаа утгахад хэрэглэнэ. Өрсөл намдааж харааг цэлмэнэ. Дээр үед час халуун усанд укропны үр цацаж толгоогоо бүтээгээд ам хамраа утвал гуурсан хоолой чөлөөлөгдөж ханиад хурдан эдгэнэ. Эмэгтэй сарын тэмдгийн мөчлөгийн үед өвдөлт намдаах, цэвэршилтийн зоврыг намдаана. Сүүний үүсэлтэнд оролцдог тул сүүний гарц сайжрана. Харин эрэгтэйчүүд бэлгийн чалх сайжруулах байгалийн Viagra гэж нэрлэдэг байв. Яагаад гэвэл цусан хангамж сайжруулж эрэгтэй хүчийг хадгална. Шүл, каш, талханд нэмж бусад ямар ч хоолтой хольж зажилж болно. Укропны үрэн хүч өгдөг. Ганц халбал хангалттай. Хинд болохгүй вэ гэвэл даралт багтай хүмүүс тохирохгүй. Умайн тонус ихсэгдэг тул жирэмсэн хүмүүс болгоомжтой хандаарай. Хүүхдүүдэд бага тунгаар хэрэглэнэ. Укропны ханд хэрхэн бэлдэх вэ? Нэг цайны эсвэл амны халбаг укропыг нэг аяга час халуун усанд хийж хандалнаа. 30 минутаас 1 цаг хүртэл байлгаад уг. Хоолноос 30 минутын өмнө уул сайн. Эсвэл укропны чанамлыг ингэж бэлтнэ. Нэг амны халбаг укропны үрийг хаяганд хийж дээр нь 250 мл час халуун ус хийнэ. Үүнийг халаасан устай савнд дүрж зөөлөн галаар 15-20 минут байлгаад гаргаж 30 минут тавина. Үүнээс 4-1 аягыг өдөрт 3 удаа ууна. Бэлдсэн укропны хандыг 1 хоногийн дотор хэрэглэнэ. Үүнээс удвал хэрэггүй. Дүгнэлт зөвхөн ганц салбаг укропны үрэн зүрх, ходоод, нүд, мэдрэлт тустай. Эрүүл мэндээ хамгаалахын тулд үнэтэй эм уух шаардлагагүй. 1851 онд Английн аптекуудад худалдаалдаг байв. Энэ амтлагчны үрний ач тусыг мэдрээд үзээрэй.